Хэрхэн зээлийн хүүгээ бууруулж эрхээ нэмэгдүүлэх вэ? Хамгийн түрүүнд хабит апыг татан бүртгүүлээд зээлийтэйгээ холбох хэрэгтэй. Холболтыг хоёр апын алинаас нь ч хийж болно. Зээлийн талаас холболт хийж байгаа бол зээлийн апынхаа урамшуулц руу орон тий оноо холбох товч дээр дарна. Гарч ирж буй цонхон дээр өөрийн хабидуугийн бүртгэлээ оруулснаар холболт амжилттай хийгдэж танд урамшууллын 450 тий оноо олгогдно. Энэхүү тий оноог цуглуулснаар та зээлийн эрхээ нэмэгдүүлж хүүгээ бууруулах боломжтой болох юм. Тэгвэл тий оноог ямар аргаар цуглуулах вэ? Хабидуугийн премиум эрхийг аван тий онооны урамшуулалттай сорилтод оролцох, дадал цэсээс өөрт хамгийн эрхтэйг сонгон хэрэгжүүлэх, мэдрэмжийн тэмдэглэл хөтлөх, сэтгэл зүйн тест бүглэх зэргээр тий оноог цуглуулах боломжтой. Одоо харин цуглуулсан тий оноогоо хэрхэн зээлийн рүүгээ шилжүүлэх вэ? Хабит ап дээр цуглуулсан нийт тий оноо ингэж харагдах бөгөөд тухайн оноон дээр дарахад зарцуулах гэсэн товч гарч ирнэ. Энэхүү товчон дээр даран холболт хийсэн зээлийн хаяг руу боломжит тий оноогоо шилжүүлэх боломжтой. Шилжсэн оноо зээлийн апын урамшуулалтад орох үед түүнийг ашиглан хүүгээ бууруулж зээлийн эрхээ нэмэх боломжтой болох юм. Яг энэхүү дарааллаар та хабит апаа татан холбоод тий оноогоо цуглуулан санхүүгийн боломжоо нэмэгдүүлээрэй. Илүү боломжийг бүгдэд.